төрлөөр хураамж авахар болчоод хураамжаа нэмчээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь яг дэлхийн худалдааны байгууллагын тэр дүрм журамтайгаа нийцэж байгаа юу? Хэргийн яам ямар арга хэмжээнүүд авч байгаа вэ? Одоо бид нар монголчууд өөрсдөө дотооддоо хүнснийхээ ногоогоо тарийгвал бид нар хятадаас орж ирж байгаа хүнсний ногоон дээр одоо тээврийн хэрэгсэл дээр нь татвар бишээ хураамжууд тавьчих болно гэсэн үг үү? Болох юм байна гэж ойлгож байна тийм ээ. Тэгэхээр энийг дэлхийн худалдааны байгууллагад бид нар Монгол улс өөрөө гомдол гаргаад маргаан үүсгээд ч юм уу тэр асуудлыг хэлцүүлэх чиглэлээр нь ярьж болох уу? Ийм алхам ер нь гадаад хэргийн яам хий гэж бодож байгаа юу? Хоёрдугаар микрофон ингүүл. Манай хоёр хөрш Оросын албаны улс болон Хятад бүгд намд Хятад улс Монгол улс ингээд бид гуруулаа бол дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон учраас бид нар бол дэлхийн худалдааны байгууллагын дүрм журмаа бол дагаж мөрдөх учиртай. Тэгэхээр саяхан одоо энэ Хятадын талаас ялангуяа одоо Өвөр Монголын өвөр тесс хорны энэ засаг захиргаанаас энэ бомбтууд дээр манай талаас гарч байгаа нүүрс болон зэсийн хөдөр баяжмал гэсэн энэ эдгээр одоо бүтээгдэхүүнүүд бол хураамж ногдуулах ийм асуудал гарсан байлаа. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар яг одоо судалж байна. Ялангуяа энэ саяны энэ шийдвэрүүд нь дэлхийн худалдааны байгууллагын дүрм журам үндсэн зарчмууд мөн бүгд найрамд Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад бас нэгдэн орохдоо авсан хүлээсэн үүрэг тэн одоо хэр нийцж байгаа гэдгийг бол судалж байна. Яг бас энэ талаар бид нар бас зарим нэг асуудлыг нотолж тодруулах юм асуудлууд байгаа. Ингээд судалгааны шатанд тавьж байгаа. Хэрв ямар нэгэн бас энэ олон улсынхаа дүрм журмыг бас зөрчсөн асуудал байвал бид бол энэ талаараа бол бас өөрсдийнхөө гомдлыг бол гарах юм бүр хэрэгтэй байна. За баярлалаа. Тэгэхээр судалж байгаа гэж ойлголоо тийм ээ. Ер нь дэлхийн худалдааны байгууллагад бол хандах уу? Өмнө болно шүү дээ. За судалж байгаа тэрэн дээрээ үндэслэж шийдэх юм байна тийм ээ. Тийм үү? Хоёрдугаар микрофон. Эсвэл нэгдүгээр микрофон дээр байгаа хэн блэ? Өөрөө хариулчихдаг уу? Нэгдүгээр микрофон. Манай захирал сая хэллээ судалж байгаа зүгээр урьдчилсан байдлаар ингээ харахад бол дэлхийн худалдааны байгууллагын 2-3 заалтыг бас зөрчиж гин үү гэсэн судалгаа бол гарч байгаа. Гэтэ нэмж тодруулах бол хийж байгаа. Дэлхийн худалдааны байгууллагын маргаан шийдвэрлэх байгууллагад бид нар бол гомдол гарах бүрэн эрхтэй. Гэхдээ тэрнээс наан бас хоёр талаараа консультац хийх ийм арга хэмжээ бол авсан байх хэрэгтэй байдаг. Тэгээд судалгаагаа хийж дууссаныхаа дараа эхлээд хоёр талаараа Хятад улстайгаа зөвлөлдөнө гэж бодож байгаа. За яг энэ чиглэлээр одоо гадаад хэргийн яам нэлээ сайн ажилламаар байна. Зүгээр энд яг хилцэж байгаа асуудалтай шууд бишээр холбоотой ч гэсэн одоо тэр Швейцарт байгаа дэлхийн худалдааны байгууллага тэр Швейцарт суугаа элчин сайдын яамныхаа ажилтнуудыг ажиллуулад бас энэ асуудлуудыг тавьж яриад явах хэрэгтэй шүү дээ. Монголын гол экспортын бараануудад нөлөөлөх хэмжээндээр очсон байхад одоо энэ дээр гадаад хэргийн яам бол тодорхой арга хэмжээнд авах нь зүйтэй байхаа гэж үзэж байгаа. Бид нар Монгол хэдийгээр жижиг улс орн ч гэсэн тэр нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцийн хүрээнд монголчуудын эрх ашигаас хамгаалагдаж явах учиртай. Тэр энэ чиглэлээр гадаад хэргийн яам нэлээд сайн санаачлагтай ажиллараа зүгээр гомдол хэлээ суучаад байдаг биш. Яг цаасан дээр юу гэж бичдэг тэр дүрм журмын дагуу гомдлыг гаргаад асуудлаа үүсгээд тэгэл явж явах. Тэгэхгүй бол өнөөдөр тавигдсан 2 жилийн дараа 10 жилийн дараа дахиад иймэрхүү байдлууд үүсэхгүй гэдэг магадлал одоо баталгаа байхгүй шүү дээ. Тэм учраас тодорхой жишээ болгож гаргаад энэ дээрээ тодорхой хариунууд аваад тэр чиглэлээрээ одоо хамтарч ажиллах хэрэгтэй. Түүнээс ч зүгээр л амар гомдол хэлчихэд байвал бүгд л чадна шүү дээ. Тийм ээ. Тэм учраас яг
ном журмынхын дагуу тэр гомдлын албан ёсоор гаргаад нотлохоо баримтаа бүрдүүлээд тэгээ асуудалтай хандаад явж ажиллахыг зөвлөё гэж үзэж байна. За ингээд гишүүд асуулт асууж хариулт тавлаа. Зарчмын зөрүүтэй санал над 3 санал байгаа. Манай Байнгын орооныхан ажилласан. Тэгээ энэ зарчмын зөрүүтэй саналыг та бүдэд тараасан байгаа зөв үүсгэлээ өөрчлөх юмнууд байна. Тэгэхээр энэтэй холбоотой энэ 3 санал байгаа. Санал хураалтыг явуулъя. Өөр саналтай гишүүд байна уу? Байхгүй байна. За, санал хураалт явуулъя. Төслийн 2 дугаар зүйлийн нотлох гэснийг баримт гэж өөрчлөх санал гаргасан их хурлын гишүүн Хүрлбаатар. За, санал хураалт явуулъя. За, конопан харцгаараа. За, хуралдаанд оролцсон гишүүдийн 100% саналаар батлагдлаа. За, 2 дахь санал. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу 31-ийн 3 дахь хэсгийн хэрэглэх гэснийг эдлэх гэж өөрчлөх Улсын их хурлын гишүүн Хүрлбаатар. Санал хураалт явуулъя. За, хуралдаанд оролцсон гишүүдийн 100% саналаар